한국 가면 대충 예약하고 준비하세요. 예, 알았습니다. 회원님, 저는 걱정만 있어요. 걱정 말고요. 여자 사람은 더 싶은 사람이야. 알고 있으면 알고 있지. 돈 있으면 우린 모든 거 다 하고요. 그래요. 여기 잘하면 우린 한일참 하고요. 치민 이렇게 장갔어. 회원님, 생각 잘 하시네. 내가 잘하려고 누군 잘하고요. 간대. 안녕하세요. Сайхан юм ба ээжээ. Үгүй яах вэ? Хүнд муу юм хийж өгснөөс огт хийж өгөөгүй нэр гэж манайхаа ярьдаг штеп. Тэр л явж байгаа юм байлгүй. Би таны хоёр дээлэн дээр мөнгөний нэмээ төлчихье. Та надад дахиад 2 хос дээл хийгээд өгөөч. Энэ удаагийн 20,000 дээл байгаамаа материалыг нь авчихсан. Хэмжээнд ч гэсэн бэлэн. Та гол нь гаргасан эсвэрээр нь цэвэрхөө очиход болно. Энэ Дараатай тусдаа дэвэл ажилдаа байгаад байгаа юм биш үү? би таныг ийм сэтгэлээсээ сайхан уйдаг болохоор ч л танд захиалга өгч байгаа юм шүү дээ. Тэрнээс байдгал нэг ойдолчд бол захаасаа аваад зөндөөлэн. Ястай баярлалаа хянжмэгч. Сайн байна уу захирлаа? Би тантай нэг уулзах гэсэн юм. За бас мөнгө л гойх нь. Үгүй ээ. Би ажилласаа гардаг юм уу л гэсэн. Юу нэ? Хизээ. Өнөөдөр та миний хүүг имлэх твтж байгааг мэдчихэж байгаа шүү дээ. Тэгсэн чи эм чин харин хөдөө агаарт гарч имчлүүл гинэ. Ямар инээдтэй амьд юм бэ чи? Гэхдээ би одоо чиний ажлыг би хийх болж гин үү? Чи ядаж биш үү? 7 хоног өмнө хэлчих болоогүй юу? Захирлаа өчигдөр л манайг ирэхний шийдвэрийг гаргасан. Би бүр хүүгээ аваад Борнуур явах болчлоо. Яаж мэддэг баг навшнууд. Ер нь зайлаарай за. Та сая намайг юу гэсэн бэ? Чамайг зайл гэж хэлж байна. Танд л гэж хэлэхэд би таны тэр дуртай үедээ хөөгөө явуулдаг нохойчин биш за. Бид нар бас бүгдээрээ хойно хань ижилтээ үр хүүхэдтэй амьдралтай улсууд. Чи юу гээд байгаа юм бэ? Чи миний гаанзад хэн болоод надад томроод байгаа юм? Томрсон юм байхгүй. Та бас хүнийг ингэж хэлж болохгүй шүү дээ. Би ч ажлаас гарлаа. Таны дарамтанд ажиллаж чадахгүй. Та нар бүгдээрээ зайл. Угаасаа явна. Одоо зайл. Яа. Зайлцгаа. Чи юу хараад байгаа? Нэг аюул ус аваад ирж. Ерөнхийдөө захирлаа өнгөрсөн сарын борлуулалтыг өмнөх саруудтай харьцуулж үзсэн. Манайх сайжирсан байна, борлуулалт эрс нэмэгдсэн байна. Тэгээд энэ хоёр шин салбар үйл ажиллагаагаа явуулж байгаатай нэгт холбоотой ах гэж үзэж байгаа. Тийм байна. Энэ ирчээрээ яваад амиран дөлөө. Харин гэхдээ захирлаа манайх татан авалтаа сайжруулах зөв арга замыг олохгүй бол манай борлуулалт явандаа удаашрах хандлагатай байгаа. За ойлголоо. Энэ асуудлаар үдээс арьсан үлдээ. Ямар нэгэн гарц олдож л тараа. Нэрээ нөгөө шин салбар туршилтаар ажиллаж байгаа Берузан 82-ын хугацаа дууссан уу? Ямар хөө? Дуусгаад 2 хоног үлдсэн байгаа. Тэгээд 7 хоног бүрийн тайланг нь авч үзэхэд номингийнх Берузаныхаас хамаагүй илүү байлээ. Бараг 14%-аар илүү байсан баг шүү. Тэгээд бид бас цаашдаа номинг ажилд авах саналтай байгаа. Зөв. Хараа. Хэрхэм найруулагчаа. Та дараагийн киноныхаа талаар бодоод байгаа юм уу? Хараагаа тоглох дур байгаа зү. Юун дараагийн кино дээ харин. Харин энэ киноныхаа PR их мөнгө яаж үр дүнтэй зарцуулах вэ гэж бодоо л хийж. Тэгтэл хүн их үзэж байгаа юм чам. Мөнгө их олноо хараа.
Тийм л дээ. Гэхдээ үзэгчтэй гадаг бууруулахгүй өндөр байлгаад ах юм бол дараагийн нээлттэй экранууд шахагддаг болохоор PR их айгуу чухал байдаг хэвгүй юу? Бас дээр нь зээлэх хүн нэмэгтэй л идэг. Юун зээлвэ? Чи надад зээлтэй гэдгээ хэлээгүй шүү дээ. Тэр юу л та? Тэр болгоныг хэлчиинийхээ сэтгэл санааг өмөлөд явах вэ гэж бодсон. Харин саяныхаа киног банкнаас зээл аваад ийцсэн юм аа. Хараа тэгээд кино театруудаас өөр мөнгө олох боломж байт юм уу? Хайрын анхны кино болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ өн гайгүй мөнгө олчих واخа. Шүү дээ. Харин чамдаа яаж тусалтай юм гэлээ? Чиний минь халамж надад хамгийн том тус шүү дээ. Цаа. За. Аривчих хичээ. Сэргэлэн яасан? Сэргэлэн маань өглөөл гэрээсээ гарсан алгал байна. Нэг ажилд орчих санаатай л яваад байгаа бах. Тэр нь тэгээд бас санснаар нь бүтэж өгөхгүй л байх шиг байна. Зайлвал та. Та хоёрыг дууддаг учраас би шинэ ажилтаа болсон. За. Тэгээд анхны орлогоор тэмдэглэх санаатай л би хамаатныхаа хүүхний оёлын цэхэд захиалгаар дээл ойж байгаа. За. Тэгээ өнөө өглөө анхныхаа 9 дээлийг ойчж өгөө. Ганц нэг удаа имгээд хүний машинаар оёд исэн чинь сүүл рүүгээ захиалга ихтэй болохоор нь ээж хоёр өнөөдөр дэлгүүрээс шинэ оёдлын машин авсан. Энэ үү? Хээч ямар сайхан мэдвэ? Их сайхан дээл ойсон байна гэд өнөөдөр ахаад 2 хос дээлний захиалга өгсөн гэ боддоо. Тэгэлгүй яах юм бэ? Хөөлгийдээ. За янжмаа минь. Уран хүн нүүрийн буян тай гэдэг сайхан үг байдаг юм. Олон зуун дээл ойж, олон хүнийг баярлуулж, орлого ашгаар ариун яваарэ. Яахсан бэ аривчих. За юу гэсэн үг вэ? Эн чинь ийм сайхан ажил эхлүүлж байгаа хүний чинь медалгүй ядгийг. За баярлалаа. Янжвам тэгээд ер нь олонтойгоо л явхад юм бүтэндээ болно. Ойдолчин хүн эсгүүрчэндээ мөргдөг гэж бас нэг сайхан үг байдаг. Дээл ойно гэдэг чинь ер нь тэгээд ганц ойдолчны ч ажил биш. Олон хүний хүч хөдөлмөр ордог болохоор их чин чамайг мэрэгжлийнхээ ажил хийж байгаад үнэхээр баярлж байна. Хоошор. Та хоошор ид. За. Чимэнэнд хурмаа хийж сүрдүүлэн болоод яг гэсэн болохоор би шууд Сеул нисгэж шийдлээ. Ямар гоё юм бэ? Би нөгөө баярлалаа нөгөө хэлэх үг алдахгүй. Цаг нь болоогүй. Эхлээд гэрлэлт чухал штэ. За миний охин энэ чамдамтыг аваад гараад ирээ. Дуудуу ээж охин. Миний дүү. Аавыг сайн асард юм шүү. Би айлын том хүү шиг байж чадаагүй. Дүүгээ аав ээж хоёрыг игч зовооч. Ах нь ийм босноос хойш амьдралыг арай өөр нүдээр хардаг болсон. Үнэн дээ. Ах нь эргээд хөл дээрээ босч чадахгүй байна. Гэхдээ
аав ээж хоёр миний төлөө ингэж их санаа тавихыг харахаар урмыг нь ботоод оролдоод үзье л гэж шийдсэн. Аха. Та намайг уучлаарай. Таныг ийм хэцүү байдалтай хахад чинь таныг ойлгохгүй. Бас дээрэс нь муухай өгөр доромжсон бол намайг уучлаарай аха. Миний буруу. Чиний зүв байсан. Миний ийм болсонд би өөрөө л буруутай. Ахын дүүдээ гомдохгүй. Харин ч баярлдаг. Миний дүүл ахта үнийг хэлэхгүй бол өөр хэн хэлэх вэ? Тийм биз дээ. Аха. Та идэгнэ. Таныг имлэг твтж яхаж юм би. Ахыг минь идгэж өгөөрэй гэж зөндөө залбирдаг байсан. Тэгэхээр аха та идэгнэ. Ах нь хичээнэ. Чамд амлая. Энэ нийтүүчийн ахыгаа нэг хартанд хичнээн юм орсон байна, нэг хараад өгөөч. За. Таны картанд 930 мянга төгрөг орсон байна. 930. Аа. Үгүй тараа. Хамтураг байгаа даливчи дахиад нэг саншаалгаад гаж. За. Хатан дэлгүүр 11 сарын цалин болон таны урамшуул орсон байна гэж байна. 930 мянга. Аа. Хоёр оолт. За, зирсэн. Ингэнэ. Наад 930-аас нөгөө 300 мянган үлдээгээд тэр 630 мянган энэ тасруу нэг хийгээд өггүй юу. Надад чаахын чинь хугацаатай хадгалж байгаа юм л да. Тэгээд ер нь түрүүчийн байсан дээр нь сая ич нэмээд ер нь нийтдээ хэд болох нь. За одоо 630 мянган төгрөгөө нэмээд нийтдээ 7 сая 285 мянган төгрөг болж байна да. Та сар бүр цалингаа энэ данс руугаа хийж явах уу? Цалингаасаа нөө тэгнэлтэй. Тий. За тэгвэл та манай хуримтлалын үйлчлэгэнд хамрагдчихвал яа гэм бол? Хуримтлалын үйлчлэг гэдэг чи одоо тэг чи ирэн тэгээд яадаг үйлчлэг байт юм дээ. За та сар болгон цалингаа картаар авч байгаа шүү дээ. Тий. За тэгвэл манай банкта хуримтлалын үйлчлэгээ хийчихвэл жишээ нь таны цалингийн картнаас хадгаламжийн төвтэрлүүтэн сар бүр гэрээнд заасан мөнгөө яг энэ өдрөө тогтмол шилжүүлээд оруулах боломжтой. Оо за. Гүнч тэгвэл ёстой. Амар биш та заавалчгүй би өөрөө ирж шийджүүлнэ гэж байхгүй тийм ээ. Шууд цаанаасаа өстө нэг автоматар гэдэг шиг л шийджүүлж хийх юм байна тийм үү? Яг зөв. Манай банктаг хийх гэрээн дээр та ийм тоо цалингийн данснаас за ийм тоо хадгаламжийн төвтэрлөө сар бүрийн тэдэн төгрөг шилжүүлж байна гэд заагаад өгчнө. За тэгээ бид тантай байгуулсан тэр гэрээнийхээ үүргийг биелүүлээл явчихна. Үгүй юу ёстой. Хэрэгтэй юм байна уу надад. Ах нь юусоо одоо л гэрээ хийчихлээ. Яа тийм юу бүгд ингэ хөө. За та юм бүглэх шаардлага байхгүй өөрийн иргэний үнэлт болон эсвэл карт за хадгаламжийн төвтрийг өгөх шаардлагатай. Оо цаас. Нэмэлх байна. Наа чин дэвтэр хадгаламжийн төвтөр байж байгаа юм чинь ерөөс ингээл гэрэлч. Тийм бай. Яста. Ихтэй дээд юм байна. За танах бэлэн боллоо. За болчихно. За ингэ болсон. За. Оо за. За. Ингээ болчлоо. Баярлалаа. Та дараа дахин манайхаар үсгэлдээрэй. За энэ хэлгүй яах.
Үзэгч юм сайн байхад гарах цаг нь багасгах гэдэг ч үгс үгүй. Чи над гэрээгээ сайн унссан юм уу? 3-1 дээр нь шаардлагатай тохиолдолд кино театрын зүгээс киноны цагийг 2-оос 3 дахин бууруулна гэж бичсэн байгаа шин. Тэгээд танаас тэр шаардлагатай тохиолдол нь гарсан юм уу? Гаралгүй яах вэ? Манай зохиосон Америк кино 2 хоногийн дараа ирэх гээд. Тэгэхээр нээлттэй игээд 12 хоног болж байгаагаар нь танай киноны цагаас хасах бодолтой. Бусдын дандаа шинэ кинонууд. За. Тэгвэл би оройны 6 бол 8 цагийн гаралтай авч болох уу? Оргил цагуудаа манайхаа өөрсдөө авна л да. Тэгэхээр танайхаа 17-оос өмнөх цагуудыг л авах боломжтой гэсэн. За ирээчтэй хаа. Тэгэхээр чи хүн үзэхгүй шүү дээ ерөөсөө. Би байраа барьцаалан байж энэ кино хийсэн. Ашиг олохгүй маа гэхэд ядаж балансаа барьчмаар л шүү дээ. Манад Монгол кино олон байгаа. Бүгд гэрээгээ барьж ажилладаг. Тэгэхээр би чамд илүү зүйл амлах чадахгүй. Тэгээ уучлаарай. Өгшөө. За өгж өнөөдөр цалингаа аваа да. Нэг жоолцвол идэж уух юм цуглууллаа. Арайчлаа. Ятч чанж гэж юу. Чирэн хаагур юу хийгээд яваад идэх хүн бэ? Юу хийгээд гэж. Чи би чамд яриа үзтээ өгшөө. Энд чинь хүүхдүүдэд би цагаар хичээл заадаг гэж. За. Энэ юу юм? Би яаж мэдв? Чи хаанасаа босоод юу юм холоод гаргаад ирвэ чи. Орой болохоор ороод алгуулцдаг. Амбаараас чинь олсоо энийг. Үгүй энийг би яаж мэд юм бэ? Одоо тэгээд энэ бүх юмнуудыг одоо тэгээд чи намайг хэрэгэлдэг гэж хэлэх гээд байгаа юм. Болдоо хөөчи. Юу ч тэгээд тэр амбар ч одоо тэгээд дандаа ганцхан миний юм хадгалагдаг хэрэг үү? Марагтайхан шиг байж зэрэг цаанаас зүгээр. Юу нэж? Би наа чинь өдөржин шөнжин. Эсвэл ядарсан ч ядараагүй юм шиг гүрэж явж хэдэн цаасныг төлөө. Тэгээ өнөөдөр би цалингаа аваад өөрийн баярлуулах санаатай. Нодорон ороод аваад орж ирж яхад чи өдөрс аягны амсаж суулгаагүй байж ийм юм яриад угтаж байдаг. Таарчтэй чи өстөө. Энэ ерэн тэгээд хаанаас гараад ирвэ? Би яаж мэдгүй. Одоо ухаан чиний бодлоор бол одоо би энэ хувц сунрыг одоо хэрэгэлдэг хүн болж тарах гэж байна уу? Боллоороо би бас нэг мó эр хүн шүү юм хэвэрэм байгаа шүү. Үуш. Миний охиныг хараач юу. Алив аав наадах чинь наадах. Алив. Аав наматаа нэг. Гэ энэ эрэмэрэн хувцснуудаа минийх одоо яах гэж аавынхаа цүнхэнд хийсэн дээ чи. Эдгээр одоо чинийх үү? Энэ юмнууд? Тийм минийх. Чи чинь яахаараа аавынхаа энэ цүнхэнд нь ийм хачин хийчихдэг вэ нэ ч одоо. Харин тийж яахав дээ өгшөө энэ чинь энэ цүнхийг чинь би барилгүй зөндөө удсан шүү дээ. Тэгэд энэ хоосон цүнх баг чи яг минийхүү юм хийчихэл хийцэн байгаа үз. Хийгээл үз. Юу сүртэй. Das яг яг шиг. Алё минийхүү. За чи охинда
Өчнийхөө авч гисэн нэг ноолоор оруултыг нэг харуулчих та. Аун сайдар намайг ээжтэй яах вэ? Ийм авчигдсан. Ямар гэн зүгээр үдээ. Ста янзтай. Адэж задлаа зүлээ. Ямар гоё идвэ. Эйд. За ямар байна миний охин? Яста байна ли? За баярлалаа хөө. Ингээл байж ястай мэгдээ. Л одоо нөгөө хооронд л одоо хүн зүгээр. Уг нь хамт явсан бол гоё ахгүй юу? Би чухал ажил амжуулж чад араас чинь очноо. Мэднэ. Уушлал хүсээд энэ бэлгийг чамд бэлдсэн. Ямар гоёцсон хвэ. Баярлалаа хараа. Тавшда. Тэгээ бой. Чигсэё. За баяртай. Хортон ирээрээ. Ардаас заяа. Болголоо. 안녕. Сайн байна. Таны гэртэн тавьдаг уу? Тийм байна. За тагнуул өрхөөс явж байна. Танаас асуулт тодорхойлох 2-3 зүйл байна. Та намайг дагаахгүй. Үй, юу болсон юм болоо? Уучлаарай, та намайг дагаахгүй. Ямар нэг юм болсон юм болов? Энэ зүг таних. Тийм. Минийх. Яасан? Энэ яг таны зүг мөн үү? Гэхдээ мөн гэдэг юм шүү. Миний сүйт залуу надад бэлгэлсэн. Эрдэнэт. Энэ зүнхний тоног л цэвэр алт гэдгийг та мэдчихсэн үү? Мэдлгүй яа тий. Тэгээ юу гэж? Над шиг эмэгтэй ийм цүнх барьж болохгүй юу те? Болно. Байж болно. Тэгээ яагаад намайг энд авчираад гэмт хэрэгтэй шиг хориод цагдаад байгаа? Миний нислэг өнгөрчлөө. Та хохирлыг минь барагдуулах юм уу? Эрдэнэт туяа, та нэг зүйлийг ойлгохгүй байна. Монгол улсын хэлээр 2 кг цэвэр алтыг нуун дарагдуулж гарахын тулд таны энэ цүнхэнд алт
алтан тоноглол болгож хийсэнг та мдээгүй хэрэггүй. Товчхондоо та контрабандын хэрэгт саадуулгадаад байна. Гүү илгүүтэй. Ийм хэрэгт хуулийн дагуу 6-аас 8 жилийн ял тооцдог. Гүй уучлаарай. Би ийм юм авч яваа гэдгийг мэдээгүй л дээ. Мэдсэн бол би юу гэж авч явах юм бэ те? Би үнэхээр мэдээгүй байхгүй юу? Сүүлийн үед контрабандын айманд гадаад иргэд ихээхэн холбогдох болсон. Ялангуяа Солонгос иргэд алтыг хууль бусаар хил дагуулах гэж оролцсон хэрэг түгээмэл гарах болсон. Таны энэ цүнхэнд орсон алтыг мөнгөн дүнгээр тооцоод үзвэл 200 сая төгрөг болох магадaltaй. Та контрабандын айманд дэмэл орооцолтчтой. За сайн байна уу та? Би таныг маргаан сонгох чинь зөвлөгөө өгье. За танаас явна. Энэ манай хамгийн сүүлд ирсэн загварыг танд ер нь гайхалтай сайхан зохино гэж бодож байна. Нэр айтайхан сайхан загвар өмсөд үзэж болох уу? Болгүй яа та яашаа явна уу? Солих хэрэг юм байна. Аваа тааруулаад үзтээ. Аха, энийг жижиг харьцмаар солиод өгөөч. Оо за, одоо. За, энийн чараа бүрж өнгөж бүрж илүү зохимжтой юм байна. За. Баярлалаа хаа, надад энийг уучлаад өгөхгүй юу? Одоо. Энэ өнгөийг сонгох хэрэгтэй. За. За ингээд энийг аваад өөдөнд тавьчих гээд каснд хичээлээ тэгээ барайгаа авна да. За. За баярлалаа. За баяртай. Баярлалаа. Дахиж ирж үйлчлүүлээрэй. Ээж та эргээд ойдолчнаа гэсэн чинь өөр гоё харагдаж шүү. Ээжт нь ч гэсэн сайхан л байна. Дараагч дахиад олон дээлний захиалга өгөх юм бол хоёулаа их мөнгөтэй болно. Тэгэхээр та надад миний ахуулна гэдсэн утсыг авч өгөөрэй заа юу? Захиалга орж ирэхгүй бол чи тэр ажилгүй л гэсэн үг. Нэрээ тэгвэл яана. Ээж нэг юм бодож байгаа. Тэгээд ээж мөнгөө яах юм? Зээл нэ. Манай ангийн бяруу зангаа байрны зээл хөөцөлдөж байхдаа зээл хөөцөлдвөл бүтгэл юм байна. Бид нар айгаад байгаа болохоос тийм хэцүү ажил биш юм байна гэж хэлж байсан. Яадаг? Хөөцөлдөд үзье. Миний ээж ч мундаг шүү. Бүр нүдэнд харагдчихлаа. Тэр яваа минь. Энэ бол одоо яг танаас шиг насны охтууд үстэй янз юм байна шүү дээ. Таарч байгаа гэж ихтэй. Одоо их авч байд жинхэнэ хөвгөн даваагаар хийсэн янзтай сайхан. Үнэхээр одоо би энэ дэвтэйхэн гэж хэрэглэх. Минь тийш очоод. Чи ч одоо. Юу хийж энэ явж байгаа юм бэ? Та ч энд юу хийж байгаа юм бэ? Гэхдээ яа гэв би нөөс энд биш. Зэвэл маамын би чамд ерөөсөө хамаагүй уучраа нэг үннээ хэлий мэдв. Ингэсэн өнөөх олон дотоожууд өнөөх шалдан нүцэн хүүхнүүдийн зурагтаа сэтгүүлүүд чинь чинийх байж таарах нэ? Үгүй биш гэж бас болохгүй маа. Ер нь тийм минийх болохгүй байгаа юм л да тийм мөн. Хараа жоохон тавтартай байгаарай. Охид хүүхнүүдийн дотоож зардаг газар дотоож зараа зогсож байдаг чинь ичгүй нү чи. Би чамд бүх үннээ хэлэх гээд байхдаа чи намайг буруу ойлгоод байж тэн чи би чамд үннээ хэлээ л да чи.
Алим нааш мэлхүү нааш. Яа. Алим нэг чи манай эхнэрт нэг сайхан ойлгуулаад тайлбарлаад өгөөч. Юуг? Юу гэж намайг энд яагаад жоохон ажиллах болсон учрыг чинь хэлээдэг л дээ тий. Би таны яах гэж ажиллаж байгааг яаж мэдтээ? Чи юу юм? Өрсөлдөгч нь байна. Юу? Миний юу? Биш ээ, энэ чинь надтай хамт ажилладаг охин байхгүй юу? Нэрийн Номин гэдэг юм. Өрсөлдөгч гэж. Би энийхээ Та чи хэн сурч байгаа юм байна? Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гадна хатуурхавч ухта уян зөөлөн байх юма арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бо азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахд бүхий